Их бөгөөд уул нь говь алтай нурууны ориглуудын нэг бөгөөд Баян-Хонгор аймагт оршдог. Далайн түвшнээс дээш 3957 м өндөртэй. 1957 оны 12 сарын 4-нд 11.5 балын хүчтэй газар хөдлөлтийн улмаас уулын оргил нуруу унж 2 голын хөндийг хааснаар Идүүгээ Хөх нуур, Ногоон нуур нэртэй үзэсгэлэн нуурууд бий болсон гэдэг. Откоосоо хөдлөөд эхний жоохон амралт хийж байна. Тэгээ би болохоор бараг литр 500-тай ус, 200 мг-тэй жижигэн савн тустай. Тэгээд жижиг колатай явсан. Гэхдээ би бараг литр 500-тай усаа бараг л угаагүй дээ. Тэгээд клубын зүгээс өглөө сэндвич хийгээд колатай өгж явуулсан боловч сэндвичээ 2 тасалж идсэн. Ер нь бол хоол идэх юм бол нэг хортгүй мөлий. Тэгээд баг зэргийн ерөнхийдөө чихэр, эрзэрийн чихэр авч явсан. Гэхдээ бас эрзэрийн чихэрнээсээ ч нэг хэдээгүй. Ер нь бол яаж дэшегээ хурдан өсөж гарах уу, яаж доошогоо хурдан бухал гэсэн бодолтой байсан. За тэгээд ер нь бол нэлээд чулуу хат ихтэй. Тэгээд чулуу хат нь бол айгу сул байсан болохоор дэшегээ мацхад хэцүү байсан. Бараг хоошоо 2 урагшаар нэг алгасан. Тэгээд цагаагаар хувьд үнэхээр сайхан байсан болохоор ер нь бол дэжгүй сайхан халахад ирсэн гэж бодож байгаа. Тэгээд манай уулын алхагчид бол үнэхээр мундаг юм блэ. Би бол өгсөн. Тэг ер нь бол юу хийгээд яваад байгаа, яагаад байгаа ингээл бодож исэн. Тэгээд ямар ч хэлсэн зорилго тавьсан байсан болохоор оройгоо бол үзнэ гэж бодсон. Тэгээд ер нь яг уулынхаа оруудын өөрчм ингээд явж хахад доотлын өндөр уулууд чинь үнэхээр сүрлэг, үнэхээр ингээд ер нь бол жоохон бас айцтай байсан. Доош харахаар амар өндөрлөгт гараад ирсэн болохоор яараа азалж өндрийн улаан төрт бол ороогүй. Хэрвээ орсон бол дуус. Их богдроо халагчаад одоо бооч байна. Татдаг мөндөд харагдаж байна. Бөөн баяр. Энэ болтлоо. Анатар.